шинэ Улаанбаатар хотын олон улсын шинэ сонгогчны буудлын зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол улсын хөгжлийн шинэ шатанд гаргасан. За үүнийг дагсан олон одоо төрлийн үйлчилгээ, за тэгээд одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, за бусад одоо салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах, төлхөө хөгжүүлэх боломжийг нээсэн түүхэн ийм одоо бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр болж байгаа. За үүнтэй холбоотойгоор нэгдүгээр Улаанбаатар хотоос хамгийн түрүү авч иржүүлэх асуудал бол энэ шинэ хэсгийн хурдны замын ардчлалт, засвар үйлчилгээ, за цаашлах юм бол аюулгүй байдал, хяналт зохицуулалт, за тэгээд тэр хүрээнд бас хийж хэрэгжүүлэх асуудлаас гадна нийтийн тээврийг такси, экспресс одоо автобус үйлчилгээ гээд энэ шинэ хэсгийн үйлчилгээ аюулгүй байдлыг хангасан зорчигч тээврийн асуудал бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчлэгийг бас шинэ шатанд гаргахын боломжийг бүрдүүлж байгаа. За үүнээс гадна бид нэр шинэ хэсгийг дагсан хот байгуулалтын асуудал, шинэ хот одоо дагуул хотыг байгуулах, түүнтэй холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, за тэгээд одоо хот байгуулалтын асуудлуудаа эрчимжүүлэх ийм ажил руу орж байгаа. За энэ ажлын хүрээнд олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. За үүний зэрэгцээ бас одоо дахин шинээс Улаанбаатар хотыг олгосон нийтийн тээврийн шинэ үйлчлэгийг нэмэх гэх мэтийн ийм олон ажлуудыг үргэлжлүүлж богино хугацаанд хийх зайлшгүй шаардлага байна. Энэ нисхийн үйл ажиллагаа 10 сарын дараа жигдэрнэ. Энэ бол одоо ингээд туршилт тохируулгын ажлууд хийгдэнэ, нүүдэл судлал хийгдэнэ, гадна дотны сургалтууд явагдана. Дээр нь энэ олон улсын нисхийн байгууллагууд ИКАО-гийн дүрмээр сертификатжуулах ажил, гэрчлэгээжүүлэх ажлууд явагдана. Энэ ажил явагдаад дуусаад 10 сарын дараа нисэх буудал иж бүрэн хүчин чадлаар ажиллах юм аа. Тийм учраас бүх одоо нислэгийн одоо авиа компаниуд наашаа нүүж ирнэ. Одоо ингээд өнөөдөрс эхлээд гэрээнд гарах зурагтсан учраас хоёр тал хамтарсан одоо консорциум байгуулагдсан. Хоёр талын одоо байгууллагууд ажиллаж эхэлнэ. Менежментийн үйл ажиллагаа Японд дагнаж явуулна. За энэ бол Монгол улсад нисэх буудуудыг удирдах менежментийн арга барилд суралцна гэсэн үг. Шинэ ноу хау нэвтрэнэ гэсэн үг. Япон технологи орж ирнэ гэсэн үг. Япон чанар нутагчнаа гэсэн үг. はい、まず今日この日 Өнөөдөр шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээнд гарын үсэг зурсандаа тул их баяртай байна. Япон Монгол хоёр орны найрамдал харилцаа болоод эртнээс уламжлалтаа одыг хүртэл одоо хэрэгжиж эхэлж байна. Мөн Япон өнөөдрийн энэ шинэ нисэх онгоцны буудлал нь Япон Монгол хоёр улсын одоо найрамдал харилцааны нэгэн илрэл болсон бөгөөд мөн одоо энэ агаарын үүд хаалгын үнийхүү шинээр нээснээрээ Япон улс Монгол улсын стратегийн түншлэл улам батчиж, улам цаашид одоо хөгжих болно гэж бодож байна. Мөн одоо шинэ нисэх онгоцны буудлал маань бол Японы стандартаар аюулгүй саадгүй нислэгийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай учраас энэ шинэ нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа монгол хүмүүсийг Япон мэргэжүүлтэнгүүд маань төрөл бүрээр нь одоо сургалт зохион байгуулан шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэхэд бол бүх талаар нь дэмжиж ажиллах болно.